Hi guys, Metal юм байна. Тэгээд миний плейлисттэй танилцгаая. Хамгийн ихний дуу бол Linkin Park-ийн One Step Closer. Тэгээд энэ дуу болонготой ер нь 2000 оны ихээр MTV дээр нөгөө яг их хит болдог байсан нуунд гардаг байсан шүү дээ. Тэгэд сонсдог байсан. Ер нь бол амар дайжгүй хамтлаг байна. Тэгээд гişүүдийн айгуу нэг ройлууд айгуу сонирхолтой байсан. Хоёр гитарчин, нэг басист, нэг DJ. Тэгээд майк шинэд болонготой өөрөө үгэлдэг тэгснээ давхар гитар тоглолт тэр нь бүр амар зүйн. За тэгээд сонирхолтой байран гэх юм бол One Step Closer-ийн music video болонготой Horn direct хийсэн. Тэгээд зүгээр ингээд янз бүрийн хүмүүс авч эсвэл өөртөө хийчихгүй ингээд заавал ягаад Horn director ингээд direct хийлгсэн юм. Тэр нь айгу бас нийтдэг юм. Яг ингээд клипийг үзэх юм бол ингээд хоёр хүн ингээд амар зүгтж явж өстэй гинт нэг хаалгаар орсон нөгөөдөл ингээд шаулны ингээд хүмүүсээс амар ингэж ингэснээр нисчмэсэл тэр нь бүр яг яа гэдэг юм бэ те. Тэр чинь жоох хүүхдэд бас амар нөлөөлнө шүү дээ. Holy shit энэ ямар амар дуу тэгснэ ямар амар нисчмэсээд байгаа юм. What kind of shit is this гэж орж идэг шүү дээ. Бүр яг тэгж бодчихсон байхгүй. 2012 или 13 онд юу гэдэг вэ? Linkin Park Fan Club Mongolia гэдэг тэднэртэй айгуу нийлж өргөөд тоглолт үздэг байж байгаа. Multipedic-ийн мол юм тааш. Гана, Алтаг тэгээд нэрийг санахгүй байна. Артстэй зарим нэг Vine гэдэг хэсэг хүмүүс байдаг шүү дээ. Тэд нар чинь бүгд яг Fan Club-ийн гишүүдээс байхгүй. Тэгээ бүгд яг ингээ уулзж байгаа зорилго нь яггүй ингээ Linkin Park-ийн тоглолтыг ингээ амьдаар үзэж чадахгүй юм чи бөөндөө гоё өргөөгийн дэлгэц дээр ингээ үзцгээе. Тэгээ бүр амар гоё тоглолтууд ордог заяа ингээ Linkin Park Rock am Ring-ийн хэдэн хонжлын бичлэгийг гаргаж ирсэн. Дараа нь санахгүй ямар ч 2 3 тоглолтод үзсэн. Нийл шинэ жил минжлээд тэр нь бүр амар таалагдаад. Тэгээд миний юу анхны яг метал урсгал руу метал дундаа яг new metal руу ингээд доолох эхэлсэн юу нэлээд тавигдсан юм. 17 оны 7 сарын 20-нд бол миний хувьд бол амар новш өглөө байсан. Тэгээд бид рүү бүр хизээж мартахгүй яг нөгөө Монгол скаут үйл ажиллагаа явуулдаг байгууллага байдаг байхгүй. Тэгээд тэрний яг нөгөө Аз намхан талын бүсэн ивент болох гээд яг нөгөө preparation явуулсан бэлтгэл үйл ажиллагаа. Тэгээд яг оройн ингээд бөөнд амар гоё байж байгаа ингээд унтаад өгөөд өглөө нэг амар гоё сэрэл Facebook нэгээл харсан Chester Bennington нас орчаа гэсэн мэдээ гарч ирэл. Fuck no way гэж хэлж байгаа. Тэгээд тэр өдөр би бүр хизээж мартахгүй бүр 17-ны 7 сарын 20-ыг бол хамгийн ер нь жоох хэцүү өдөр байсан. Тэгэл би ингээд шийд амьд дээр нь үдч чадсангүй ингээд би үдсэх байсан гэж бүр амар харамсч төрсөн. Not take this anymore. Saying everything I've said before. All these words, they make no sense. I find bliss in ignorance. Less I hear, the less you say. You'll find that out anyway. Just like before. Everything you say to me takes me one step closer to the edge, and I'm about to break. I need a little room to break, 'cause I'm one step closer to the edge. I'm about to break. I find the answers aren't so clear. Wish I could find a way to disappear. All these thoughts, they make no sense. I found bliss in ignorance. Nothing seems to go away over and over again. Just like before. Everything you say to me takes me one step closer to the edge, and I'm about to break. I need a little room to break, 'cause I'm one step closer to the edge. I'm about to break. Everything you say to me takes me one step closer to the edge, and I'm about to break. I need a little room to break, 'cause I'm one step closer to the edge, and I'm about to break. Shut up when I'm talking to you. Shut up. Shut up. Shut up.
би 10 жилдээ ер нь жоохон бүл хийдүүлдэг байсан байхгүй. Тэгээд нөгөө ер нь амар дотгошоо. Тэгээд нөгөө юу гэмдэ нөгөө өдөр экспрешн гаргаж чадахгүй болгоод ганц гаргаж болж байгаа юм болонгуудаа металл өгч юмш тараад. Тэгээд честрийн орилон болохоор бүр ингээ амар ингээд гаргаж өгдөг бүр ингээ Shara we're not talking to you гэдэг бүр амар орилдсон шүү дээ тэрийг. Би ингэ шаадаг болчихвол гэж амар боддог байсан юм. За тэгээд миний дараагийн онцлог дуу бол Sleep Not Before I Forget. Тэгээд яагаад энэ дуугаас гэхээр би яг 15 онд оюутан болчихсон. Тэгээд нөгөө анагаахын оюутан чинь ингээд орой болсон шүн ингээ амар суудсан шүү дээ. Тэгээд шүн сууж хаад ингээ яг энэ дуу ингээд YouTube recommendation-оор ингээ явж таарангууд oh shit that's good гэсэн бодол төрснөө ингээс үзэж байгаа байхгүй клипийг эхлээд жигээ сонсохгүй байж байгаа. Тэгтээ үзэхгүй байж байгаа сонсож байгаа шүү дээ. Дараа нь ингээд сонсонгууд бүгд ингээд царайгаа гарахгүй тэгснэ ингээд хажуудаа маска тавьчихсан. Эдгээр яагаад ингээд маска авч ирнэ царайгаа гарахгүй гэдэг. Би эдний царайг харчвал яг санаа авах гэдэг нэгсэн бодолтой ингээд сонсч эхлэнгүүд ингээд бүгдүүн ингээд масктай байгаадсэн. Намайг Иллинойд амьдарч хахад хажуугийн муужид яг Slipknot тоглолтоо хийж таарад. Тэгээ тэрийг бүр ингээд за нөө энэ жигнэсээ гэж энэ бол миний алтан боломж гэдэг бүр яг ингээд тиктийн зүгээр өөрөө ингээд машин шингөөж шууд тиктэй авчих яаж явах юм бүү мэд. Тэгээ шууд ямар ч заав нь юу очиж үзнэ би Америкт ирсэн яаж яж байгаа л үзнэ гэсэн бодолтой шууд. Тэгээд тэр чин наадмын дараа байсан баха. Би яг тикт болгонгоо 6 сарын дундуур авцсан. Бараг ихээр авцсан. Тэгээ наадам хол болж байгаа шүү дээ. Тэгэл би яавал ингээд тэрийг гоё үдчихээг өөрөө гоё мэдрэхүү гэж бодож байгаа. Slipknot-ийн болонгууд ингээд бүгд өөрсдөө дугаарлцдаг. Тэнгүүтээ номер 7 буюу ингээд Mick Thompson бүр амар таалагддаг ингээд биеийнхээ хэмжээгээр ч надтай төстэй. Тэнгүүд нь окей Mick-тэй адилхан хувцсыг ингээд шууд Walmart ороод яг нэг комбинзон олж авангуудаа бүх юм ингээд өөрөө ингээд уур тастаад ингээд хин ингээд юм хийжсэн аа. Пресс машины нөгөө хэвлдэг газраа шууд ингээд номер 7 Slipknot-ийн лого энэ бүгднийг хэвлүүлж агаад ингээд өөрөө ингээд пресслээд одоо ингээд тайзан дээр өмсдөг тийм комбинзон хийжсэн. Амьдрал бол ялч амар юм байлээ. Тэгэд намайг үзэж байгаад болонгууд 23 онд чинь бөмбөрчин Jay Weinberg гэсэн Electric Grand орж хэмжээгөө солигдоогүй байсан. Тэгээд Jay-г гарахаас өмнө үзсэн гэдэг би бол угаасаа өөрөө Jay-д тавтай. Тэгээд nice би Jay-г гарахаас өмнө үзэж чадлаа гэсэн бодолтой байсан. Яа, Eloy-г муу гэсэн үг биш. Eloy бол угаасаа амар бөмбөрчин. Бүр хийж барахгүй. Тэгэхээр бүр хайж томтой бөмбөрчин. Тэгэл ядаж нөгөө Joy Jordan-ийн дараа Jay орсон. Тэгээд Jay-г багт нь үзэж чадна гэдэг бол okay that's a success. Тийм бодолтой байсан. Staples
зүгээр яг ганц хамтлагаа л хэлэх юм бол Sorry Not Linkin Park, Slipknot. Тэгээд дараа нь Linkin Park, тэгээд Tool. За миний дараагийн санал болгохдоо бол Tool хамтлагийн Rosetta Stone. Тэгээд энэ дунд яагаад дуртай болсон бэ гэхээр манай найз надад ингэ санал болгож ирсэн. Тэгээд би ингээд сонсдог дуунуудаас ингээд залхацсан ингээд шинэ юм үзмээр ингээд шинэ юм турч үзмээр байсан. Тэгээд Tool-ийг сонсоод Rosetta Stone-ыг сонсохоор ингээд бөмбөр нь жоохон ингээд одоо бидний ихэнх сонсдог 4-4 гэсэн хэмнэлтэд явдаг бол Tool дээр болонгуудаа 8.5 ч юм уу 4.5, 8.9, 8.11 гэдэг айгу сонин хэмнэлтэд явдаг. Тэнгүүд ингээд ойлгохгүй байгаа хэрнээ ойлгоод байгаа гэх юм уу юу гэх тэрийг нь хэлж мэдэхгүй ингээд итгээд тэгсэн мөртлөө гоё. Тэгээ яг сонсонгууд ингээд бүр минутээ анаал зүгээр дээр шараа хөвтчмээр санагддаг байхгүй. Тэгээд би найздаа бүр амар баярлалаа. Ямар азар чи надад энэ хамтлагийг сонсуулаад энэ хамтлагт би ингээд амар дуртай болчихвол сонирхолтой бас өөрний баримт гэх юм бол би 12 сарын 11-нд Японд Түүлийн тоглолт үзэж байгаа. Тэгээ хамгийн Азад хамгийн өөр хэрж байгаа нь Японд байж тараад тэгээ тэрнийхээ тикетийг авцсан явах өдрийг үлээг байж байгаа.
Rolling Stone болонгуудаа түүлийн 10,000 Days гэдэг альбом тогтсон. Тэгээд 10,000 өдөр ч одоо хүнийхээр 27 жил 3 сард бараг 4 сар. Тэгээд дуучныхын хувьд болонгуудаа ээжийнх нь ингээд биеийн байдал муу байгаад 10,000 өдөр болжсэн. Тэгээд тийм утгаараа одоо юу гэх юм ээждээ зориулж хийсэн дуу гэх юм уу. Үгүй гэх юм бол одоо нөгөө жоохон spiritual маягийн ингээ хүний хамгийн ингээд awakening үе бол ингээд хүний 10,000 ингээ өдөр өдөг. Тэр утгаараа ингээд одоо хамгийн peak үе нь одоо 10,000 өдөр ч юм уу 10,000 дахь өдөр ч юм уу тий. Тэгээ би өөрөө бас тэр нас руу өдөрлөг ойртож байгаа. Тэгэхээр тэр альбом нь өөрийнх нь утга нь айгүй гоё олон утгатай. За миний дараагийн санал болгох дуу бол Limp Bizkit Nuki. Тэгээд зүгээр л интрогоо сонсохоор л бүр ямар амар юм бэ гэсэн бодол төрт. Зүгээр л ингээ West Borland-ийн ингээ тоглож байгаа хэсэгтээ ингээ яг яаж тоглоод байгаа юм бэ гэмээр. Тэгээд дууных нь үгний эхлэл болонгууд Freddie өөрийнх нь амьдралын тухай гэдэг ер нь бол энэ дууны үг нь нөгөө toxic найз зөвхөнтэй бас нөгөө жирэн араар тавьдаг найз зөвхөнтэй байсан. Тэгээд тэрнийхээ тухай ингээд уураа гаргаж тэрийг дуу болгосон ингээд ер нь амар хит тусан дуу гэх юм уу. Дууных нь утгыг ойлгож сонсох юм бол Nuki гэдэг чинь өөрөө ингээд сексиг төлөвлөж байгаа үг хэвгүй. Тэнгүүд I did it all for the Nuki but then I get a cookie тэгээд яангууд сая дууны нүгийг баг буруулчихвал би ингээд бүх зүйлийг Nuki-гийн төлөө хийсэн тэгээд би cookie авсан гэд найз зөвхөнтэйгоо ингээд тексттэйгэж юм уу ингээд зөвхөн Nuki-гийн төлөө хамт байсан. Гэтэ ерөөсөө хайртай. Тэгээд сүултээ бүр хүсгэж байсан. Тэгээд дууных нь үг нь айгу ингээд сонсоор айгу hard. Миний зүрхийг ингээд блендерт хийгээд миксэрсэн ч гэж байгаа шиг тий. Стил зүрхэн бүр тэгж амар тоглож чадсан байгаа байхгүй. Тэгэхээр ингээд тэрийгээ дуун дээр илэрхийлээд тэрхснээ бүр амар ингээд илэрхийлж чаддаг нь нэг бодлын гоё.
Limp Bizkit-ийг оруулж байгаа шалтгаан гэх юм бол бас нөгөө гişүүд найгуу сонирхолтой. New Metal хамтлагийн нэгэн жижигээр DJ-тэй бас тэр утгаараа бас надад айгүй таалагдаад бас Limp Bizkit-ийг сонсдог. Тийм манай хамтлагтай адилхан. Тийм учраас ер нь сонгож оруулсан. Тэгээд миний хувьд гэх юм бол одоо жишээ нь ингээд би өөрөө ингээд уул нь бол жинхэнэ нэр бол Баяраа AKA Metal-им AKA Shy Poopers-ийн DJ. Тэгээд тоглох genre нь олохгүй байжгаад хипхоп үтсэн, commercial үтсэн, house үтсэн. Тэг ер нь хамгийн таалагдсан нь техно. Тэгэл окей гэд ингээд янз бүрийн сонсоо явж байгаа штэ. Тэнгүүд I'm Catherine After сонсонгууд ингээд яг дунд зэсэг ингээ амар нунжгаарсан ингээ зунгаарлцсан ингээд бүр юу мэрчээ. Тайлбарлаж мэдэхгүй маа бүр ингээд яг зунгаарлдуулаад яах гэдэг нь мэдэхгүй тийм байгаа нэг гоё. Тэгээд nice. Энийг микс хийвэл бас амар шах юм байна да гэсэн бодол төрдөг. Тийм болохоор энэ дууг recommend хийж байна. Тэгээд сонсоод үзээрэй.
Одоо миний хамгийн сүүлийн санал болготой бол Static X-ийн Terminator Oscillator. Тэгээд яагаад дуртай вэ гэхээр Wayne Static өөрөө ингээд нас орсон. Тэнгүүд түүний өөрийнх нь бүтээсэн бүтээл нь энэ одоо дуугаа үргэлжлүүлж явж байгаа гэх юм уу? Одоогийн дуучин болонгуудаа Zero гэдэг дуучин байгаа. Тэнгүүд ингээд стил өөрийнх нь ингээд legacy-г ингээд авч явж байгаа хамтлагийн өөрийнх нь хийсэн бүтээл нь хамтлагийг авч яваад тэрийг ингээд стил ингээд шинэ юм гаргаад явж байгаа. Тэр нь айгу таалагддаг. Static X-ийн дууралт нь айгу өөртөө айгу онцлогтой. Нэг төсөөлөөгүй юм гаргаж ирээд нэг киноны интро яваад байгаа юм шиг тэ сонсоход эсвэл ингээд окей бүр ингээд амар ууртай үедээ сонсоход бүр ингээд яг таарсан дуух юм уу? Эсвэл ингээд зүгээр ингээд жим дээр ингээд амар ингээд бүүст хэрэгтэй болох юм бол ингээд хэрэг болдог дуу. Тийм учраас юу нэлээд таалагддаг. шалтгаан нь сая энэ 25 онд бас Чикаго дахта Madвэний 25 жилийн ойн тоглолтын дээр юуны warm up хамтлагаар Static X гарч ирсэн. Тэгээ бүр яг амьдаар нь сонсчод holy shit ямар амар хамтлаг вэ гэж бодчихсон. Playlist with metal юм байла. Тэгээд таалагдсан гэж найдаж байна. Баяртай. Tschüss.